Хөтөлбөр буюу доктортой хөгжлийн 17 зорилгыг баталсан билээ. 2030 он хүртэлх доктортой хөгжлийн нийт 12 жилээр гаргасан эрүүл мэндийн үндэсний тооцоон үн цэнтэй үндэсний тооцоолол хийх юм үйл ажиллагаа маань бүр анх 1999 оноос эхэлж тухайн үедээ 3 жилийн ажиллагааг зохион байгуулж явуулж байгаа эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерхий захирал Нарантай болон одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллага за сайн бацгаана та тэр чиглэлээр хөрөнгө оруулалт оруулах. За мөн санхүүгийн засгийн газар улсын хурлын гишүүдэд ч гэсэн техникийн туслалцаа үзүүлж ажилласан дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк өөрөө өөрсдөө хичнээн зөвлөж ямар юмыг одоо зарцуулж ирсэн. Тэр мэн ямар ч хандлагатай явж байгаа. Хадагтай арга туяа захирлаа байлаа. Эрүүл мэндийн яамны бодит хуульчийн гал. So it's a very great pleasure for me to give this remark for the launching of my. Энэ тооцооныхоо хүрээнд бүгдээр харилцах хүрээнд дараа үеийн жилдээ 15 оноос хойш техникийн болоод санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллаж ирсэн дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхаа хамт олон талархаж байгаагаа илэрхийлье. Эрүүл мэндийн мэдээллийн тооцоолол гэж бидний гаргаж байгаа энэ зүйл бол өмнө нь одоо нэг удаа хийгдчихсэн. 2005 онд бид нар 1999-с 2002 оныхыг хийжсэн байгаа. За 2003-аас өнөөдөр 2014 оны тооцоололыг гаргаж байна. Тэгэхээр энэ дээр бид нөгөө нөхцөл байдал маань яаж өөрчлөгдсөн бэлээ гэдгийг бас бодож явах хэрэгтэй. Тэгэхээр энэ хугацаанд бид нар эрүүл мэндийн даатгалын тогтолцоо гэдгийг бий болгож оруулж ирээд хувь хүмүүс даатгалынхаа тодорхой хувийг өөрсдөө бас хариуцдаг болсон байна. Тусламж үйлчилгээний. Тийм учраас энэ дээр хувь хүний санхүүжилт гэдэг тоо хэмжээ бас орж ирж байгаа. Улсын санхүүжилт гэдэг нэгдсэн санхүүжилт гэдэг дотор бол төсвийн санхүүжилт болоод даатгалын санхүүжилт маань хоёулаа тооцогдож явж байгаа. За ер нь бол энэ тооцооллын ач холбогдол нь юу юм бэ гэхлээр бид урд нь ямарваа нэгэн юмыг хэмжиж чадахгүй байх юм бол тэрнийг олоо төлөвлөж чадахгүй. Тэгэхээр уламжлалаа харж урд нь ямар байсан маань бид юуг одоо өөрчлөх шаардлагатай байгаа гэдэг чиг хандлагыг гаргаж ирэх нь өөрөө хамгийн чухал учраас үгээрээ бид нар тооцоолол хийж авч байгаа. Өнөөдөр дэлхийн нийтээр бид нар доктортой хөгжлийн үзэлбэрийн 2030-ыг гаргасан байгаа. Тэгэхээр 2030-д хүрэхэд тулд Монгол улсдаа бас 2030 он хүртэл улс орныхаа доктортой хөгжлийн үзэл баримтлалыг болоод гаргасан. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын тоо хэмжээг нэмэгдүүлэх тодорхой заалтуудыг тавьж өгсөн. 2016-аас 20 оны Монгол Улсын засгийн газрын одоо хөтөлбөрт ч гэсэн үйл ажиллагааны хөтөлбөрт ч гэсэн бид нар эрүүл мэндийн санхүүжилтийг бол 2 дахин нэмэгдүүлэхээр тусгаж өгсөн байна. Тэгэхээр өнөөдрийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн 2.8%-ийг бол бид нар эрүүл мэндийн салбарт зарцуулж явж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тухайн улс орн бол өөрийнхөө нийт санхүүжилтийн 6-аас дээш хувийг бол санхүүжилж авах юм бол эрүүл мэндийн тусламжлагын чанар хүртээмж бол хангагдаж хүн бүр төвшөлтөмжтэй хүрнэ гэдэг энэ зарчмыг бол баримталдаг. Тийм учраас хүн бүрт тэгш хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхийн тулд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийн тоо хэмжээ бол жил эрт тусам нэмэгдэж явах ёстой. Нэмэгдэхийн хэрээр бид тусламж үйлчилгээг бол оновчтой зөв зарцуулж хүндээ хүргэх тусламж үйлчилгээг нэмэгдүүлж, нэр төрлийг олшруулж, хүртээмжийг сайжруулж явах хэрэгтэй байна. Ямар нэгэн хэмжиж болохгүй үйл ажиллагааг төл засаг болол төлөвлөж чаддаггүй гэдэг. Тэгэхээр зэрэг бид нар энэ өнөөдрийн үйл ажиллагааны Монгол улсын эрүүл мэндийн салбар, Монгол улсын төрийн бодлого, иргэн хүний эрүүл мэндийг цаашид доктортой хөгжүүлэхэд үндэс суурь нотлохой болох юм бодлогын бичиг баримт гарч байгаа гэж үзэж байгаа. Тэгээд энэ маань одоо дэлхийн нийтийн барьж байгаа чиглэлийн хүрээнд өнгөрснөө бодиттой тооцож чадах юм бол ирээдүгөө бид үндсэлтэйгээр тооцно гэсэн үндсний хүрээнд өнөөдөр бол 2003-аас 2014 оны энэ үйл тооцоогоо бол танилцуулж байна. Ер нь 15-аас 16 оны тооцоо маань үндсэндээ гарахад бэлэн болсон байгаа. Бид 18 оны эхний улиралтай багтаа танилцуулах гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдрийн арга хэмжээнд оролцож байгаад бол маш их талархалтай байна. Өнөөдрийн үйл ажиллагаагаар бол эрүүл мэндийн үндэсний тооцооны 2003-аас 2014 оны үр дүн танилцуулах уулзалт байлаа. За энэ танилцуулах үйл ажиллагааны гол зорилт нь бол одоо эрүүл мэндийн салбарт одоо нийт хэдэн төгрөг зарцуулж байгаа. Энэ зарцуулалт нь бол ямар одоо зарцуулалт хамрагддаг талаар бол нэгдсэн мэдээллийг
одоо бодлого боловсруулагч төлөвлөлт цаашид одоо төлөвлөлт гаргахад бол хэрэглэх зорилттой. За мөн бол ард түмэн бол одоо эрүүл мэндийн даатгалт хэрхэн хамрагдаж байгаа. Эрүүл мэндийн даатгалаас болоод ард түмний одоо өөрсдөө эрүүл мэндийн үйлчилгээнд бол хэдэн төгрөг зарцуулж байгаа гэдэг талаар бол нэгдсэн тооцооллыг бол одоо гаргаж үнийгээ цаашид бол ашиглах боломжийг олгож байгаагаар бол энэ судалгааны бол гол зорилго оршиж байгаамаа. За тэгээд бүх Монголын ард түмэн бол одоо эрүүл мэндийн даатгалт хэрхэн хамрагдсан гэдэг мэдээллийг авснаар бол цаашид даатгалын системийг хэрхэн одоо үр ашигтай явуулах мөн эрүүл мэндийн чанартай үйлчилгээг хэрхэн авах боломжтой, ямар нөхцөл байдлаар зохицуулт хийх боломжтой вэ гэдгийг хэмжих одоо дүгнэх бололцоог бол бас олгож байгаа. За тэгээд энэхүү одоо программыг бол одоо дэлхийн нийтэд хэрэгжилж байгаа программыг бол бас ашиглаж эхэлж байгаа. За тэгээ програм ашиглаж эхэлснээр бол одоо цаасаар одоо хэрэглэгдэж исэн цаг хугацаа арга техникийг бол одоо хөнгөвчилж өгж байгаа даваа талтай. Мөн Монгол улсын одоо энэхүү гаргаж байгаа тайланг бол дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол одоо цаашид байнга бол хамтарч ажилладаг ажиллагааныхаа хүрээнд бол дэмжиж англи хэл дээр орчуулъя. Англи хэл дээр орчуулснаар бол энэ Монгол улсын туршлагыг бол дэлхийн бусад улс орны судлаачид болон бусад улс орнуудтай хамтран хуваалцах мөнхөө энэхүү туршлагаас хамаарат бол бусад улсууд энэ туршлагыг ашиглах. За тэгээд цаашид Монгол улс маань энэ эрүүл мэндийн үндэсний тооцоогоо бол жил болгон одоо тайлан гаргаж авах боломж бүрдэж байгаа. Бүх ард түмэн бол бас одоо хэдий төгрөгийн мөнгө зарцуулж байгаа гэдэг тооцооллыг зөв хийж одоо улс их орны тогтвортой хөгжлийн бодлого засгийн газрын бодлоготой бол тусгах боломжийг олгож байгаа.